За өнөөдөр бүгдээрээ эцдийн эртний гудамж руу явцгаана. Улсын баяр нь олж байгаа учраас амар их хүнтэй яж магадгүй. Би ер нь дандаа амар гэдэг үгийг амар ашигладаг юм байна. Маш их хүнтэй байж магадгүй. Зөндөө олон хүнтэй байж магадгүй. Хүн ихтэй байх. Хүн ихтэй байх. Гэхдээ яг энэ амарч байгаа нэг өдрөө эмэртэйчний тийшээ явах хэрэгтэй юм шиг санагдаад. Гэхдээ би маргааш цагаан хэрмийн тийшээ явна. Сайн дурын ажил хийж байгаа. Тэгээ өнөөдрийг бас зүгээр өнгөрөөж явах юм гэж бодоод тийм эртний гудамжийг нь очиж үзье гэсэн шийдвэрийг гаргаад би гараад явж байна. 就多爱你一点，做你喜欢吃的炸鸡，围在你怀里看电影，继续回复你的消息，不再对你乱发脾气，从现在起多爱你一点，小鸡，做你喜欢吃的炸鸡，围在你怀里看电影，继续回复你的消息。 За ерөнхийдөө бол ирж байна. 从现在起多爱你一点。哎，你现在先马上10回，可以啊，这是个，哎，我得先拿到10回，哎呀，480个人了。给爱写首，你有灵感我作歌，你有歌意我成歌，有美旋律我奉上。我是一个哥哥，给爱写歌手，你有灵感我作歌，你有歌意我成歌，优美旋律我奉上。 Хүмүүс амьдрд юм байна. Хүмүүсийн гэр юм байна. Би нөгөө нэг тийм ингээ хувцсан байгаа тавьсан. Тэгээд орсон чинь хүмүүс байж байгаад. Одоо жишээлх юм бол заяа энэ хаалаа ингээ морхаагаад тэгээ би ингээ түрүү үзүүлэн гэж ойлгоод ярьсан баг. Тэгсэн чинь ингээ хувцсан ингээ хатаагаад тавьсан. Тэгээ тийм насны хүн байна. Би энийг ойлгохгүй байгаа хгүй юу? Энэ зарж байгаа хувц юм уу? Угаасан хувц байгаа зү. Тэгэхээр энэ айлаад байгаа хгүй юу? 那个在这儿，那个有人住在这儿吗？有人住。有人住吗？可以进去吗？您从哪边的进？对，他从你进出。是蒙古国的。好，谢谢呀。хүн амьдардаг гэж байгаа хгүй ярина. Савья.
Одоо ингээ бүгдээрээ хүн амьдарч байгаа гэр айлууд ер нь л биш юу гэмээ. Бүгдээрээ одоо яг хүн амьдарч байгаа гэр гэсэн үг байхгүй ингээ хувцмцаа угаагаад ингээ хатаагаа тавьсан. Тэнгүүд энүүгээр ингээд юм гудамж үсгээд тэгээ ингээд эртний гудамж гээд ингээ нэрлэлсэн. Тэгээд ингээд байж байгаа байхгүй юу? Одоо ингээд айлууд хатаргат. Йоо. Зүгээр яг тэр юуг харуулсан тийм утгатай тийм газар гэж ойлгосон байхгүй анх ирэхээс өмнө. Тэгсэн чинь яг зүгээр боддороо жинхэнэ амьдарч байгаа хүмүүс нь байж байгаа нас. Ваа. За тэгэхээр энд хүн амьдардаг гэсэн үг. Эртний тосгон. Ер нь бол тосгон нь юу хийнэ гэж ойлгуулсан нас. Энийг гутлуутлаа ингээд ийш ингээ айл, ийшээч айл. Бүтээрээ хүн амьдарч байгаа. Яа инээдтэй би тэгэж бодог байхгүй юу? Би нөгөө зүгээр эртний юугаа хадгалж үлдсэн юм барилгууд ч гэдэг юм уу тийм үзүүлэн болгоод ашиглаад аваад үлдсэн. Тийм одоо газар гээд ойлгосон байсан байхгүй юу? Тэгээ ирсэн чинь ингээ хаалганууд онгорхоогоор нь орсон чинь ингээд хүн заяо тэгээ хувцмцаа угаагаад ингээ байж исэн. Тэгээ би бүр гайхаад. Тэгээ хүмүүсээс асуусан чинь ингээ хүмүүс амьдардаг. Тэгэхээр одоо энэ амьдардаг хүмүүс яадаг гэсэн үг юм бэ? Ингээл бага хүмүүс ирээл гэрийг хараад амар хөл хөдөлгөөн ихтэй тэг байнгын юм байх юм бах та. Тэгэхээр сонирхолтой юм аа. Гайхалтай.你也选好扇子，稍等一下。 Энэ дэлгүүр юм шиг байна. Ард үзчих тийм үү? Энэ хөөрхөн харагдах юм. Вай.
金的，这边这个脆。Ямар хүрх юм бэ? Энэ гэлгүүр бичлэг хийж болохгүй гинэ. Тэг доторх нь бүр амар гоё. Тэгээд сайн нэг амар хөрхөн цагаан бодол гэсэн шүү дээ. 550 эдэн юан заяа. Тэг гэсэн юм 250-60 мянган төгрөг гэсэн юм. 200 эдэн мянган төгрөг гэсэн. Тэгэл ямар гоё юм бэ гэж гараад ирлээ. Йоо энэ хэсэг ч уус дуусахгүй байна. Өнөөдөр би багахгүй байна. За одоо ингэ болчих гэж одоо явангууд ахиа гарч ирээд байгаа байхгүй юу. За ерөнхийдөө уусаа ойлгоцсон юм чинь эхлээд зүгээр юмаа идчихийдхүү. Гэтэ энэ хэвээр хоолнууд нь дээрээ нэг тийм яг хятад хоолнууд байгаа байхгүй юу. Би яг хятад хоолнд дургу. Yo, por every humble. Ini turшиж үзэхээр авлаа. Яа ямар их хүн бэ?专业节向西出发。누가 할까? 누가 할까 맞죠? Энэ саахан нь штэ. Гадна талынхан чихрэн ингээд шүдэнд наалдаа заяа. Угаасаа яг улсын баярын үеэр ингэж гадуур явах юм бол аимшигтай их хүн байдаг гэж мэдчихбайгаа ч гэсэн явж үзмээр санагдсан байхгүй юу? Өрөөндөө юу чихгүй байж хаар гэж дод. Тэгсэн тэгээд үнэхээр тавлан биш. Наа чиг юм олон үнтэй газар дургу хүнд бол бүр үнэхээр хам заяа. Бүр үнэхээр амар. Одоо буцъя. Би харимаар байна. Намайг хариулаад өг. 接，乘客您好。我是一个个黑暗写手，你的灵感我做的，你有个。 Одоо л юм идэх чинь. За энэ пицца хат байна. Тэгээд бургер биш KFC байна. Би KFC орлоо. Тэрүүний гудамж нь болохоор дандаа хятад хоолнууд байсан. Тэгээд би яг хятад амттай хоол амтлагчтай. Яг хятад хоол сайн идэж чаддгүй. Ер нь бол дургу. Тэгэхээр KFC орцгоё. Гадаа сууж байгаа бүрээрээ ирлээ. Bye bye.